Хятад төрсөн бага насаа Монгол улсад өнгөрүүлсэн одоо Америкт амьдарж байгаа зураач Ван Жинчигийн зургийн үсгэлэн өнөөдөр Монгол улсаас бүгд 8 дахь хятад улсад суугаа элчисэдийн яамд болж байна. Тэрээр гэр бүлийн хамтаар бага наснаасаа Хятад, Монгол, Орос, Солонгос зэрэг орноор нүүдлэн амьдарсан бөгөөд Америк нэгдсэн улсад зураачийн мэрэгдлэр 2020 он Чикагогийн урлагийн дээд сургууль бакалаврын зэрэг 2022 онд Rhode Island-ийн дизайны сургууль магистрийн зэрэг тус хамгаалсан юм. Түүний уран бүтээлийн онцлог гэвэл олон оронд амьдарч байсан дуршлаг, дурсамж, олон соёлт ертөнцийн өнгө төрх гүнзгий шингэсэн агаад энэ дундаас өөрийгөө хайхад чиглэсэн гэж хэлж болохоор байна. 其实我主要在蒙古生活是我大部分的童年时间嘛，跟随我的父母，因为他们都是搞文化嘛，去看了很多这种转了很多寺庙，然后看了很多萨满教的仪式，然后也去感受了很多蒙古这种戏剧的这种舞蹈啊、歌舞啊，然后也看了很多画家的画展。其实我觉得我在蒙古的那7、8年，其实给我的这种艺术打下了一个比较好的基础。 1997 онд төрсэн зураач Ван Жинчи цэл залуухан боловч Хятадын Бээжин, Нанжин, Америкийн Нью-Йорк, Чикаго, Английн Лондон гэх мэтчлэн олон хотод ховийн болон хамтын үсгэлэнд бүтээлэн дэлгэсэн бөгөөд Америкт сурахдаа удаа дараа сургуулийн шилдэг оюутны тэтгэлэгт хамрагадан шагнал хүртсэн байгаамаа. 当然是我们从他这些符号里可以看到他对童年的一种记忆，一种丰富多彩的一种表达。但是呢，我们也看到他在多种文化之间、多种语言之间的切换当中，也给他带来了一些不安和焦虑。 Монгол болон Хятад хоёр улсын соёлын солилцооны ажлын хүрээнд өнөөдрийн энэхүү уран зургийн нээлтийг бид хамтран зохион байгууллаа. Нээлт маш сайхан амжилттай болж өндөрлөө. Ван Жинчи зураачтай цаашдын уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье өрөөё.